Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Audio Jungle. Сайн байцгаана уу? Эрүүл шүд, эрүүл оюутан. Төслийн чиглүүлэгч багш, Дорн их сургуулийн философийн багш Намын Эрдэнэ. Сайн байцгаана уу? Оюутан багийн ахлагч Мигмар Сорон байна. Би Дорн их сургуулийн газрын засгийн инженер хөтөлбөрийн 4-р дамжаанд суралцдаг. Сайн байцгаана уу? Би оюутан багийн гишүүн Ядамжууд байна. Би Дорнод их сургуулийн орчуулга хятад хэл аялал жуулчлалын хөтөлбөрийн 2-р дамжаанд суралцдаг. Сайн байцгаана уу? Оюутан багийн гишүүн Хулан байна. Би Дорнод их сургуулийн хятад хэл аялал жуулчлал хөтөлбөрийн 3-р дамжаанд суралцдаг. Манай багийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл бол эрүүл шүд, эрүүл оюутан төсөл. Энэхүү төслийг Дорнод аймгийн Дорнод их сургууль, мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн 1400 гаруй оюутныг амны хөндийн урьдчилан сэргийлэх үйлчлэг, онцлогын эмчилгээнд хамруулах, мөн түүнтэй холбоотой зардлыг улс орон нутгийн төсөвт тусгуулах, мөн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахад оршино. Мөн харьяаллын бус оюутнуудыг үндсийг харьяалагдаж буй нусаг дэвсгэрээс нь эрүүл мэндийн үйл тусламж үйлчилгээний зардлыг тухайн суралцаж буй орон нутагт нь шилжүүлэн авах зорилготой. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үр шим хүртэгчтэн зүүн бүсийн Дорнод их сургуулийн оюутнууд, Политехник коллеж, мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төвийн 1400 гаруй оюутнууд болно. Төслөөс гарах үр дүнд Дорнод аймгийн нийт оюутнуудыг амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Харьяаллын бус оюутнуудын эмчилгээний зардлыг үндсэн харьяалаас нь тухайн оюутны суралцж буй орон нутагт шилжүүлсэн байна. Оюутнуудад амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдээллийг өгсөн байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд 3 сургуулийн оюутны холбооны жилийн төсөв төлөвлөгөөнд оюутнуудын амны хөндийн эрүүл мэндийн тухай хөтөлбөрийг тусгаж өгсөн байна. Бидний хэрэгжүүлэхээр зорж буй төсөлд хамтран ажиллах байгууллагуудаар Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Дорнод аймгийн засаг дарганд хамгийн газар, бүсийн онцлогын эмчилгээний төв, эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дорнод их сургууль, Дорнод Политехник коллеж, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагатай хамтран эрүүл шүд, эрүүл оюутан төслийг хэрэгжүүлэхэд таатай байна.